Yeah, what's up guys? За ингээд Бразил явах өдөр маань болсон байна. Үнэхээр хортон байлаа 7 хоногийн өмнө яг Бразил явна гэдээ ярьж ирсэн. Тэгсэн чи одоо Бразил явах өдөр маань боллоо. Тэгээд өнөөдөр бол одоо яг одоо л өглөө үүрийн 4 цаг 20 минут болж байна. Тэгээд өчтөр яах юм гэхээр уг нь унтахгүй гэж бас нэг бодсон. Тэгсэн чи яалчгүй. Унтчихлаа өчтөр хаасан. 10-гийн оронд орсон чи дэлэхгүй нүдээ зөвөр нээж хөвтөж авах шүү өөрөө унцсан байна. Өглөө өөрөөр бүр сэрүүлэггүй амар азтай 3 яг 50 гэдэг амар азтайс ирсэн. Тэгээ нэг хүүхдээ яг манай өрөөний нэг хүүхдээ сэрүүлэг дуурайд тэгээс ирсэн байгаа. За тэгээд хэдүүлээ. Ингээд Бразил явах аяллахаа влогуудад нэг дий да. За тэгээд өнөөдөр одоо 5-аас бөөндө хөдлөөд тэгээд явж байгаад 5:30 гэж тэнцэн очиод тэгээд 8:25-аас нислэг байсан. За тэгээд юу болохыг хамтдаа харцгаая да. Let's go. Одоо өглөөний цагаагаа тэгээд гарцгаая. За тэгээд аяллахын влогт надтай шинэ experience толгойд бэлэн байгаарай. За тэгээд хөгжилтэй байцгаана. Let's go. Зя ингээд хэдүүлээ. Усны бодол төр хэдүүлээ. Бүх шалгангаа үнэхээр сайн даваагаад ирсэн шүү. Ямаа сайн бэлдсэн биш үү анка. Тэгж шүү. За одоо 2 цаг нисээд 1 цаг нисээд Мадридэд очих юм бэлээ. Тэгээ Мадридаас Самбао гэж бишээ. Дамжаад очихороо нэг дамжих юм бэлээ. Тэгээ шүү Бразил оччихно гэсэн үг. Гэтэ Мадридаас Бразил руу явах хугацаа нь болохоор 7 цаг нисэн. Тэгэн дээр сайхан унтаж амарнаа. За тэгээд let's go. Очоод олцоо за. Bye bye. Safe flight. Video. Yeah. We're going to Brazil, man. Yeah. Let's go. Safe flight, eh? Safe flight. Safe flight. Safe flight. Yes, sir. Thank you. You too, eh? Yo, what's up? Yo, Zagat. Одоо тагмалрал 4 цаг ниссэн явж байна. Одоо 3 цаг болсон. 3 цагийн дараа Бразил лэнд шүү дээ. Тэгээд одоо буцаж явж байгаа. Тэгээд буугаад болцсон цаана. Бай бай. За, дамжин нислэг Мадридаас Самбао буюу бидний байрлах Бразил руу очоод 11 цагийн нислэгийн одоо 2 цагийн нислэг болцсон байна. Тэгээд бид энэ Иберия гээд буцаар явж байгаа юм байлээ. Тэгээд би яг энэ дамжин нислэг дээр 11 цагийн нислэг дээр өмнө зөв цогцол суучаасаа гээд орж ирсэн чинь голын цогцол дээр тарцсан. Амар хэцүүсэн 2 талтай хүн байгаа. Тэгээд мөөсөн just өөсө тохгүй байдаг. Яг хажуу талын хүүхд маань нэрээ бас гизний өөрөөр бүүлж болсон. Жоохон хэцүүсэн шүү. Тэрээ одоо бас Испани цагаар бол 10:30 минут болж байна. Харин Бразилд 4 цаг болжлоод 8 цаг болж байна гэсэн шүү. Цагийн зөрүү аюул болно. Зя тэгэхээр хэдүүлээ. Бразил дээр газартлаа амжилттай. Тэгсэн яасан бэ гэсэн чинь хэлээ. Надад тикет өгтө 22-ын G дээр өгөөд голын суудал дээр сууж тараад 11 цаг голын суудал дээр болоо ёо. Жохон тав тохгүй л гэхдээ яг гайг яваад ирлээ 11 цаг байлаа шүү дээ ёо. Тэгээ 22-ын G дээр суугаад тэгсэн нөгөө дээдлийн нөгөө бокс нөгөө логж идэг юун дээр очиж дүүрэн юутай тэгээд хойш өгөр хаус 39 F тэр өнөдөө хийсэн. Сүлт. За сая бичлэг хийжсэн чи бокс яв.
Болчихъя. Яач чинь те. За хойдлоос 39-өөс зүг авчлаа. За Бразил газарсан. Одоо агаар нь ямар ах юм бол бүм амар халуун байх хэрэгтэй. Гараа л үзээ. За гараа болцгоо. Бай. Зя ингээд туусандаа суугаад 1 цаг 20 минут тусаар явна гэсэн. Тэгээд Мерседес дэстрэчсэн. Одоо бидний байранд. За агарын хувьд бол амар чигтэй юм байна ёо. Автобусын дотор амар халууц чинь яг үндэ. Одоо 1 цаг гүйж байгаа л очиод сайхан хоолой идээд амарцгаая да. За тэгээд автобусын дотор ч гэсэн нойроо авна. Бай. Chicos de Ramadán se quedan aquí hasta Ramadán. Yeah, за богод ирсэн. Оролцоод тэгээд унтцгаая да. Оройны 10 цаг болж. За өрөөнд очиод болцсон. За бүгд бозап. За ингээд хөсөн хөлөөс мөч болох Бразилда ирсэн байна. За тэгээд би бол яг одоо мэдлэр бол дотор байрандаа ирсэн байна. За тэгээд энэ structure нь үнэхээр таалагдлаа. Яг энэ байгаа байрлал нь бол зүгээр яг өөртөө ажиллахад бүтэн ийм боломж олгосон тийм гоё. Үнэхээр гоё байгууламж барьсан байж гэж одоо яг энэ ашиглаж байгаа газар нь үнэхээр гоё юм байна. За тэгээд энийг ашиглаад 40 хоног хэвтрлээ chicken fire байна. За chicken ална. За тэгээд өөртөө илүү тулж ажиллана гэсэн үг. За тэгээд ирсэн сэтгэгдэл гэх юм бол анх яг ийшээ орж ирсэн чинь амар халсан зав. Зүгээр яг миний хувьд бол яг Бээжингийн агаар шиг санагдлаа. Жохоо ингээ амьсгалахад амар хэцүү байгаа гэдэг. Тэгээд нэг бодлын тийг санагдлаа амар халуун байна. Тэгээд шиврээ бороо ухтаж авлаа бид. Тэгсэн ч гэсэндээ амар халуун. Би бол яг одоо зөв бодлоготой очихсан бүр яг шатж өглөө. За тэгээд өрөөгөө одоо танилцуулъя та нарт. За тэгээд маргаашнаас бол мэдээч яг танилцуулсан гой бичлэгнүүд оруулж эхэлнэ. За тэгээд өнөөдрийн үед гэх юм бол одоо 10 цаг болж байна. Нэрээ бас нэг юм хэлэх юм бол Испаниас илүү дахиад 4 цаг ажилласан цаг нь 7 цаг өмнө Монголын цагийн зөрүү нь 7 цагийн зөрүүтэйс бол одоо бүр нэмэгдээд 11 цагийн зөрүүт болсон гэсэн үг. Тэгэхээр жоох хэцүү болсон гэсэн үг бас гэр бүлийнхэндээ ярихад за тэгээд тэрийг бас тооцоолно л гэж бодож байна. Тэгээд яг одоогийн байдлаар бол өнөөдөр 11 цагийн нислэг тэгээд дахиад нааш автобусаар яваад дахиад 1 цагийн нислэг 1 цагийн автобус гэдэг жоох ядарлаа. Автобус нэлээд амар унтж байгаа нааш гараад ирсэн ч арай маах өгтөж байгаа л ойлоо. Гэтэ өнөөдөр амар ядарч ин одоо ороо шууд унтлаа юмнуудыг анцалчаад. За тэгээд хальт өрөөгөө бас харуулчих. Орой харуулъя. За тэгээд маргааш болцъё да. Тийм ээ. За энд яг одоо л ингээ жоохон харахгүй байгаад байна. Түүнээс биш бол яг маргааш гигэтэд бол үнэхээр гоё харагдах хаа гэж бодож байна. За тэгээд мэдээч манай өрөө 26 гээд номерт өрөө юм байлээ. Өрөөндөө хоёулаа байрлах юм байлээ. Гэтэ манай л өрөө зөвхөн хоёулахнаа байрлахаар байсан. Усны энэ хажуудаа коуч эмчи өрөө тэгээд тэс цаашаа жим нэгэд амар ойрхон юм бэл. За тэгээд трийг гоё тастаа нэг бичлэг оруулна. За тэгээд юу тач манай өрөө рүү хальт орч үзүүлье. Let's go. So ингээд хальт танилцуулах юм бол миний ор бол тэнд байж гин. За тэгээд ингэж яваад хажууна нэг наалтай. Наалын гэхдээ жоохон жижиг юм билээ. Гэхдээ хамаагүй гайгүй. За тийм мааха. Өөр. За тэнд бол маа хамтрагч чи. My roommates ji. What's up, bro? What's up, bro? Yeah. Introduce yourself, bro. What? Introduce yourself. Tell me your name, bro. Lucas. Yeah. For Portugal and Yeah. 18 years old. Yeah, he's gonna be with me in every videos, I think. Right, bro? Yeah, bro. За тэгээд одоо сайхан юмнуудаа янзлаад тэгээд унтчих юм бай да. Дараагийн гой бичлэгүүдээр олцгаая. Бакачка.